Өнөөдрийн хичээлээр одоо группийн топик ийм одоо хэштаг хэлбэртэй болсон тохиолдолд топик яаж шинээр үүсгэе, тухайн топиктой одоо пост яаж оруулах юм. Тэгээд энэ хэрвээ одоо энэ топик маань харагдахгүй бол түүнийг яаж идэвхжүүлэх гэдгийг энэ хичээлээр сурах болно. За одоо топик бол бидний групп дээрх агуулгын маань маш гоё цэгцтэй болгодог тийм ээ. Группийн гишүүд одоо группээс мэдээлэл олж авах тэр боломжийг нь бол одоо илүү хялбаршуулж өгдөг тийм ээ. Чухал одоо агуулга контентуудаа бидний топик үсгээд энд нь ингээд топик юм бол үндсэн хэлбэр нь бол энэ одоо топик дээр шинжилэлт хийгээгүй байж байгаа ийм хэлбэрээр бол гарч ирдэг тийм ээ. Тэгээд энэ дээр топик нэмэхдээ бид нэр группийнхаа зүүн гар талын post topics гэснийг сонгоод энэ дээр одоо ингээд топикуудаа үүсгээд ингээд явдаг байгаа тийм ээ. Харин группийн одоо топикоо бид нэр ингээд апдейт хийх нэг ийм анхааруулга гарч ин тийм ээ. Апдейт хийх үү топикоо хийсний дээр одоо нэмэлтийг хийнэ гэсэн буюу апдейт хийнэ гэсний дарчингууд бидний группийн топик маань ийм хэлбэртэй болчихж байгаа. За тэгээ энд ийм хаштагтай. Тэгвэл ийм топиктэй болсон тохиолдолд бид энэ дээр яаж ажиллах вэ гэхээр одоо өмнөх загвар дээр бол зүүн гар талд нь эндс нь байдаг гэсэн болоод одоо энэ дээд талынх нь эндснүүд дотор нөгөө топикс юм байгаа шүү. За энэ топикс гэдэг байгаа. За энийг яаж наа хэрвээ энд харуулахгүй гэх юм бол энийг ингээд дарчна. Тэгээ энийг нь хаачна шүү дээ тийм ээ. За тэгэхээр энд олохоор топикс маань харагдахгүй байна тийм үү? Топикийн чагсаалтууд маань. За тэгээ үүнийг одоо идэвхжүүлэхийн тулд ингээд топик. За бүгдээр одоо шинэ топик үүсгэе. За энд хичээл 1 гэсэн топик үүсгэе. За ингэж топик үүсгэхийн тулд яах вэ гэхээр эхлээд бол постоо оруулах нь тийм ээ. Ямар пост оруулах гэж тэрийг эхлээ оруулчих нь. За тест 1 гэсэн пост байлээ гэж үү тийм ээ. Ингээ пост. За ингээ оруул постоо оруулсныхаа дараа мөн зүүн дээд болон дагаа энэ 3 цэгэн дээр дарахаар энаараа хаштагта edit post topics гэсэн юм зэс байгаа. Энийг сонгоод за энд одоо бидний хэрвээ өмнө топик үүсгэсэн бол ингээд топикуудын маань жагсаалтууд гараад ирж байна тийм ээ. Сэдвүүд маань энд гараад ирж байна. Тэгээд энд одоо бид нэр шинэ топик нэмж өгч байгаа учраас энэ дээр нь бичиж өгнө гэсэн үг. Хичээл 1 гэснийг үүсгэсэн тийм ээ. За энэ хардаа хичээл 1 гэсэн топикийг үүсгэх гэдэг энэ доотлол нь гараад ирж байгаа. Create new topic. Хэрвээ одоо хичээл 1 гэсэн топик өмнө үүссэн байх юм бол ийм юу гарч ирэхгүй энд угаасаа топик байна гэдэг ингээ хайлтанд гараад ирэх нэ шүү дээ. Байхгүй учраас энэ create new topic гэж байгаа юм. За одоо энд хардаа хичээл 1 гэсэн топикийн чинь хадгалагдчихлаа гэж байна. Ингээд save төвчээр дарна. За тэгээд тухайн топикоо бас өөр одоо топик руу давхар нэмж өгч болно тийм ээ. За мөн л тухайн постоо сонгоод edit post topic. За эндээс өнөөдрийн хичээл гэсэн топикт нэмье. За тэгэх юм бол энд нь add гэдэг юм тавьчих байгаа байхгүй юу? Аль топик нэмэх үү гэдгийг сонгоно гэсэн үг. За өнөөдрийн хичээл гэдэгт нэмчих. Ингээд сонгоод. За тэгэхээр хоёр топикт ингээд хадгалж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл гэсэн энэ одоо хаштагта энэ чинь нэг бодол энийг өгөр хэлвэл ийм одоо линк үүсгэж өгдөг байхгүй юу? Одоо өнөөдрийн хичээл гэсэн энэ үгтэй холбоотой бүх постуудыг харуулна гэсэн үг. За би өнөөдрийн хичээл дээр даръя. За тэгэхээр миний өнөөдрийн хичээл гэсэн хаштагт орсон бүх хичээл ингээд харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд одоо эсвэл энэ одоо хичээл 1 гэсэн хаштагаас энэ постыг одоо гаргая. Ингэхийн тулд мөн л тухайн постныгаа зүүн дээдлийн юм дээр дараад edit post topic. За тэгээ энэ хоёр топикт хариулж байна тийм ээ. Тэгэхээр бид нэр хичээл 1-ээс нь хасъя гэх юм бол хичээл 1-ийн ардлын X тэмдгийг дарчна. Ингээд за үүсгэсэн топикуудаа бас энэ дээр нь ингээд пиндээд буюу одоо хамгийн дээр нь гарах эсвэл доош алгуулахгүйгээр ингээд пин гэ топик гэдэг ингээд тогтоож бас өгч болдог байгаа шүү дээ. Тэгээд энийг мөн болиул их юм л пин. Тэгэхээр нэлээ олон одоо 10 20 топик байвал энэ чинь нэг гол топикоо ингээд төгжиж өгчгнэ шүү дээ. Энэ дээр нь тогтоогоод. За өөрч одоо та бүхэн энэ дээр юу хэлвэлээ? За хэд нэг за энэ дээр ороод за энэ дээр нөгөө топикоо олохгүй бол бас ингээ хайлт хийх боломжтой байх нь тийм ээ. За ингээ хаштаг хэлбэртэй болсон топикийг бол ийм байдлаар ашигладаг байх нэ. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Баяр таа дараагийн хичээлээр уулзъя.